Таны сэтгэлгээрийн хөвчинжийг илрүүлэх дүрсний сонжоо. Танд энэхүү харагдаж байгаа дүрснүүдээс аль дүрс нь хамгийн их таалагдж байна вэ? Нэг дүрсийг сонгоорой. Хэрвээ та нэгдүгээр дүрсийг сонгосон бол та альваг зөвхөн гаднаас нь харах биш, гүн гүнзгий задлан шинжилгээж чаддаг. Хамгийн жижиг нарийн ширийн зүйлсээс эхлээд та юмсыг ерхий томоор нь харж чаддаг учраас шийдвэрээ төгс сан гаргаж чаддаг байна. Өөрийн амьдралаа эмх зэгцтэй, дэг журамтай байлгах дуртай бөгөөд аливаа асуудлыг шат дараалалтай, оновчтой аргаар шийддэг. Мөн эрен тойрны хүмүүс танд итгэж зөвлөгөө авахыг хүсэх нь олон байдаг. Хэрвээ та 20 дугаар дүрсээ сонгосон бол таны оюун санаа үргэлж шин санаа, шинэлэг зүйлсээр дүүрэн байдаг. Та альваа бусдаас өөр өнцгөөс гарч өрмөц санаа гаргаж ирдэг нь таныг онцгой нэгэн болгодог. Та урлаг, дизайн, хөгжмийн мэдрэмж өндөр бөгөөд өдөр тутмын асуудлуудад арга зам гаргалгааг амархан олж чаддаг. Таны эрч хүч, өөдрөг байдал бусдад ч нөлөөлж таны ойр тойрны хүмүүсийн сэтгэл зүг өргөдөг. Хэрвээ та 3 дахь дүрсээ сонгосон бол та амьдралдаа энгийн бөгөөд үр дүнтэй гарц гаргалгааг эрхэмлэдэг. Хэтэрхий нарийн төвхтэй зүйлс цаг гаргалгүй шууд гол зорилго руугаа чиглэж чаддаг. Таны практик хандлага амьдралын олон асуудлуудыг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэхэд тусалдаг. Хүмүүс таныг найдвартай, үр бүтээлтэй, ажил хэрэгч хүн гэж дүгнэдэг. Хэрвээ та 4-р зургийг сонгосон бол та альваад хөнгөн өнгөцөн хандхаас илүүтэй юмсын дотоод утга учир цаана нь юу байгаа мэдхийг хүсдэг. Танд өөрийгөө болон бусдыг гүнзгий ойлгох чадвар байдаг. Таны өрмөц гүнзгий сэтгэлгээ таныг бусдаас онцгой болгож чаддаг. Та эрен тойрныхоо хүмүүс зөвхөн урам зориг бус ухаарал, бодомж өгөхийг илүүд үздэг. Хэрвээ та 5 дахь дүрсийг сонгосон бол та жижиг сажиг зүйлсд баригдалгүйгээр том зориг алсын хараагаа голчилж хардаг. Өөрийн мөрөдөл зоригтой үнэнч байж түүнийг бусдад ойлгуулж чаддаг, удирдагч талын авяас танд байдаг. Таны эрч хүч, хүсэл тэмүүлэл бусдад итгэл найдар төрүүлдэг бөгөөд таныг дэмжиж туслаж хамтдаа амжилтанд хүрэхийг хүмүүс хүсдэг. Хэрвээ та 6 дахь дүрсийг сонгосон бол та лог сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлийн чадварыг зөв тэнцвэртэйгээр ашиглаж чаддаг. Тиймээс аливаа маргаан үл ойлголцод хэн нэгэн хүнд нь шудраг байдлаар ханддаг бөгөөд хүмүүст эв зохицлыг бий болгож чаддаг. Та бол хамт олонныхоо эв нэгдлийн түлхүүр юм. Найз нөхөд, гэр бүлд таны зөвлөгөө шийдвэр хамгийн үнцэнтэй байдаг. Хэрвээ та 7 дугаар дүрсийг сонгосон бол та өөрийн зорилгод чиглэсэн маш өндөр төвлөрөлтөө хүн юм. Нэг ажлыг эхэлсэн л бол заавал чанартай дуусгаж байж л санаа намардаг. Та шаргуу, хөдөлмөрч, тууштай учраас амьдралдаа том амжилтанд хүрэх чадвартай. Хүмүүс таныг найдвартай, итгэл даах хүн гэж хардаг. Хэрвээ та 8 дахь дүрсийг сонгосон бол та аливаа зүйлсийн хоорондын холбоо, уялдааг хурдан олж харж чаддаг. Хүмүүсийг нэгтгэж хүн хоорондын хамтын ажиллагааг амжилттай удирдах онцгой авяас танд байдаг. Та том зургаар харж чаддаг учраас зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйн боломжуудыг ч олж харж чаддаг. Та хамт олонныхоо урам зориг, эв нэгдлийг авчирдаг хүн юм.